аюулсан монголчуудаас нэлээд бас бэлдэж байгаа дарсан. Тэгээ хаяа бас би өөрийгөө тэр гэдэгт жоохон эргэлдэг аа. Яг би мөлдөө гэхдээ хаяа би муу юм бахта ямар хөөх юм бэ гэж бас өөрийгөө хөтдөг. Сайн байцгаана сонсогчдоо Хүүхдийн баярын мэнд хүргэе. Өнөөдрийн маань дугаарт Монгийн сургуулийн сурагч дуучин Энжи маань ирсэн байна. Сайн байцгаана уу? За цаг гаргаад ирсэнд баярлалаа. Хичээл, сургууль, тэгээд дуу гэд маш их завгүй амьдрал нь өрнөж байгаа байх. Ойрын үед ер нь сайн сайхан юу вэ? Ойрын үед би нэрээ бас нөгөө шинэ клипээ гаргах гай. Тэгээд бас Хүүхдийн баяр болох гээд бүх юм маань давхцаад бас их гоё завгүй байна. Их ажилтай байна. Тэгээд Хүүхдийн баяр болох гэж байгаа болохоор бас нэлээд ажлуудтай байгаа. Шинэ клип маань бас ээжийн тухай дуу гаргаж байгаа. Тэрнийгээ болно Хүүхдийн баярын өмнө гаргачих гэсэн чинь бас арай амжихгүй байх шиг байна. Хүүхдийн баяр нь миний дүгээр бол хамгийн завгүй баяруудынх нь нэг баг. Ер нь жил алганы Хүүхдийн баяраар юу хийж өнгөрөөдөг вэ? Гэр бүлийнхэнтэйгээ байдгүй эсвэл ажиллаа хийгээд завгүй байдгүй. Хүүхдийн баяраар хамгийн гоё дурсамжтай байсан Хүүхдийн баяр нь аль оны баяр байсан бэ? За Хүүхдийн баяр бол мэдээж миний хамгийн дуртай баяр. Тэгээд Хүүхдийн баяр маань ер нь хэрхэн өнгөрдөг вэ гэхээр за өглөө осоод мейкап бидрэ хийгээл нэг тиймэрхүү байж байгаа. Тоглолтууд руугаа явна. Нэрээ би бас нөгөө жил алганы Хүүхдийн баяраар зорилтод бүлгийнхаа бас хөрхөн дүүнер найзууд дээр очиж дуулдаг. Тийм. Тэгээд бас өөр юм зорилтод бүлгийн хүүхдүүдэд зориулсан юм цэцэрлэг сургуулиуд дээр бас очиж дуулдаг. Миний дүгээр нь бас өөрийнх нь үеийнх нь болон бага насны хүүхдүүдийг харж үлгэр дуурайл авдаг юм шиг санагддаг. Инстаграм дээр бас айгүй олон дагагчтай. Тэгэхээр яг Хүүхдийн баяраар ч юм уу зорилтод бүлгийн хүүхдүүдээр очиж дуулахад чамд юу мэдрэгддэг вэ? Дүүнер нь ер нь юу асууж ин чамаас? Яг тийм баярууд дээр очиж дуулахаар, за зорилтод бүлгийн хүүхдүүдээр очиж дуулахаар ягаад ч юм цаанаасаа амар тийм гоё санагддаг. За би ингээд энэ хүүхдүүдийг баярлуулж чадлаа да. Гэл нэг тийм цаанаас өөрөөрөө бахархах ч юм уу жоохон тийм мэдрэгдээд амар гоё байдаг. Тэгээд хүүхдүүдийн баярлж байгааг харах би ер нь айгүй дуртай. Найзуудаагаа баярлж байгааг хараад хүү яана энэ ч ихт гэж байгааг нь харахад бүр цаанаасаа хайр өрөөд бүр ингээд амар гоё байдаг. Тийм тэрийг харж ер нь амар их 6 сарын 1-нд хамгийн ихээр баярлдаг ер нь баяруудаар. Тэгээд хүүхдүүд надтай тарахаараа хамгийн их асуудаг зүйл гэх юм бол тань анх яаж дуучин болж исэн бэ гэж бас их асуудаг. Тэгээд яг би анх яаж дуучин болох гараагаа эхлүүлжсэн бэ гэхээр за би бүр та нарт бүр эхнээс нь яриад өгье. Анх болохоор нөгөө манай ээжийн дүү агаа маань ийм хөтлөгч жүжигчний сургалт явуулдаг гэсэн аахгүй юу. Тэгээд тэрэнд нь би 3 настайдаа явж агаад анх бол би ер нь аль жүжигчин болох ч исэн гэсэн үг. Тэгээд манай эмээд хүүгээд хүүхдийн хомж гэх юм уу да тийм юмд 3 настайдаа тоглоод тэрнийхаа дараагаар 4 настайдаа авиаслаг монголчуудад орж исэн. Тэгээд тэрний дараагаар тэрийг маань чулуун чимэгч маань үзээд над руу нөгөө зүгээрлийн нэмсгэл дууга дуулах хүсэл тавьж исэн. Тэгээд би анх зүгээрлийн нэмсгэл гэдэг дууг дуулж исэн. Тэгж л ер нь яг миний дуулах гараа эхэлж исэн. Тэгээд тэрний дараагаар за би ер нь айгүй дуулах дуртай байсан юм байна. Гэл дуулдаг хүмүүсийг хараад вау ямар мундаг юм бэ. Би заавал ийм болно гэж бодоод тэгээд дуучин болох гараа маань ихэлсэн. Гэтэ би бас нөгөө бүр жоохон бахтаа бүр юу болъё гэж боддог байсан. Зураачин болъё гэж боддог байсан. Тэрийг бас аюулсан монголчууд дээрээ хэлжсэн. Тэгээд гэтэ тэрний дараагаар бас жүжигчин болъё гэж бодсон юм аа. Тэгээл үргэлжлүүлээд дуучин болсон. Гэтэ одоо бол том болоод дуучин жүжигчин хоёрыг хослуулсан. Мандаг тийм дэлхийд Монголынхаа нэрийг гаргасан мандаг дуучин болно гэж боддог. Авиаслаг монголчуудыг ярьсных нэрээ өнөөдөр бас би өглөөчний бичлэгийг дахиж үзсэн байхгүй. Тэгээ хэдэн настай л 3 байлуу 4 настай байлуу. Тийм тэр яг нөгөө миний 4 настай болох жил байсан. Тэгээд би тэр үеийн нэр амар гоё дурсамж байгаа байна. Тэр үед би яг авиаслаг монголчууд дараа гарч ирсэн чинь манай ээж бүр амар уйлсан ингээд улаацсан заяа. Тэгэл яг машиндаа ороод суусан чинь надад амар гоё том бамбрууш ирсэн. Тэгээд би агаатайгаа амар их сумаа идэх дуртай байсан нөгөө нэг тийм чипс гэдэг лөө. Тэгээд тэрийг агаа маань барьсан надад ингээ амар баяр хүргэжсэн. Тэгээд гоё том бамбрууштай. Тэр үед би бүр амар баярлж ирсэн. Нэр тийм бас гоё төрсөн байт юм байна шүү. Тань тэр бичлэгийг харсан чинь үнэхээр л хөөрхөн хүүхдээсэн байлээ. Ер нь хүмүүс чамайг тэр бичлэгээр нэг таньдаг уу яадгүй тэрнтэй холбоотой гоё дурсамжаар бол тэр нэвтрүүлэгт орж исэн. Тэр нэвтрүүлэгт орж исэн хамгийн гоё дурсамж гэх юм бол ер нь саяныхаас нь тэгээд аюулсан монголчуудаас нэлээд бас бэлдэж байгаа дарсан. Тэгээд
Гэтэ хаяа бас би өөрийгөө тэр гэдэгт жоохон эргэлздэг аа. Яг би мөлдөө гэхдээ хаяа хүүе би энэ муу юм бахта ямар хөөх юм бэ гэж бас өөрийгөө хөөртдөг. Тэгээ өөрийгөө өхөртгөөр тийм хөөрхөн бэлээ юм тэгэхээр харсан чи одоо хүртэл ийм олон жилийн дараа одоо хэдэн жил өнгөрцөн гэсэн үг 10 жил үү тий 10 жил яг өнгөрч байгаа мó да. Тийм байна. За өдөр тутамдаа бол мэдээ нэлийн завгүй байдаг байх дуугаа дуулж ийн хажуугаар нас хичээлдээ явж ийн 8 дугаар анги тий. Тийм тэгэхээр ер нь чиний нэг өдрийг ямар хүн өнгөрдөг вэ? За яг миний бүр энгийн өдөр маань болохоро ер нь хичээлдээ суугаад өргөжлүүлээд нөгөө нэг би бас бусад өдрүүд хичээлдээ суухгүй үед байдаг болохоор найзуудтайгаа хальт намынсаа ороод хичээлүүдээ нөхөж авдаг. Тэгэл араас нь нөгөө нэг би бассейнд явж эхэлж байгаа. Бассейндаа суугаад тэгээд мэдээж дандаа дараагийнхаа клипнийхээ ажлууд руу орсон байдаг болохоор дууныхаа бэлтгэл тэгээд бүжгийнхаа бэлтгэл бас явж эхэлдэг. Тэгээд тиймэрхүү өнгөрдөг энгийн өдөр маань харин тоглолттой үеуд маань болохоор за мэдээж бас өглөө басаад хичээлдээ явж амжихаараа байвал хичээлдээ яваад тэгээд хаяа сүүлийн хэдэн цаг чөлөө аваад ч юм уу тэгээд мейкапа хийлэгчээд тоглолт руугаа явдаг. Тэгэл ер нь нэг тиймэрхүү өнгөрдөг дөө. Тэгэл нэг өдөр ер нь юу болж байгааг би сторид амар хийдэг. Тий. Хэр олон найзтай анги дээрээ ч юм уу сургууль дээрээ ер нь танаа үеийн хүүхдүүд юу хийх өдөртөө найзуудтайгаа юу хийж өнгөрөөж чинь цагаад чөлөөтэй цагаа. Чөлөө цагаараа ер нь тэгэл цуг хийх нөгөө бидалт өдөргээд одоо амар их болцоо тэгээд бидалтаа хийх гэж суун. Эсвэл ингээд хин нэгнийхэн тэмдэглэлт өдөр төрсө өдрнийхэн бол тэрийг нь гарч тэмдэглэнэ. Тэгээд ангидаа бол би бас нэлээд найзтай, ер нь сургуультай нэлээд олон найзтай. Бид нар ингээд олуулаа амар нийлдэг. Тэгээд за бас нэрнүүдийн дордвол цогцолмаа. Sorry guys би та нарын нэрийг мартчихлаа гэдэг. Цогцолмаа. Хуучин сургуулиас бас инхрийлэн гээд бас сайн найз манаагаа. Гүнжид тэгээд тэргэл үжин тэгээд Юсуу яана нэрнүүд бүр орж ирдэггүй. Тэгээ ер нь бол зөндөө олон найзуудтай. Инстаграм дээр бас айгу олон дагагчтай билээ. Үеийнхнээ эсвэл дүүнер нь бас айгу асуулт асуудаг байх л та одоо би яаж тань шиг юм болох вэ? Эсвэл доочин болох вэ гэдэг юм. Ер нь ямархуу асуултууд асууж чинь чи тэгээд чадхаараа хэр яаж тусалж чинь хүүхдүүдэд. Надад дийлэх орж ирдэг асуултууд гэх юм бол нөгөө яаж турах вэ? Жингээ яаж барьдаг вэ гэдэг асуултууд их орж ирдэг. Тэгээд хэдий би амар гайхчихсан. Амар жоохон хүүхдүүд бас тэгэж их биччихсэн болохоор тэгээд та нар бити өөрийгөө тэгэж голоорой. Ингээд би ч энэгчтэй харьцуулахад би ийм тарган байна. Би ийм царамуутай. Нэг ч ийм байхад би ийм байна гэж хүмүүс бас октод маань өөрийгөө амар их харьцуулдаг. Тэгээд бити тэгэж өөрийгөө бусадтай харьцуулаарай. Өөртөө итгэлтэй агаарай гэж бас хэлмээр байна. Ягаад гэвэл чи өөрийнхөө хамгийн төгс хэлбэр нь учраас. Тэгээд тиймэрхүү асуултууд их орж ирдэг. Бас анх яаж дуулж эхэлсэн бэ? Анх ер нь юу болохыг мөрөөддөг вэ? Одоо дараагийн дуу чи хизээ гарах вэ гэх мэдчихлээ асуултууд их ирдэг. Би одоо дуучин болох цагаамаа бас юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байна гэж бас их асуултууд ирдэг. Тэгээд надад ирж байгаа асуултуудад би бас чадхаараа хариулдаг. Бүх ирсэн чатнуудыг ингээд чадхаараа ингээд гүйлгэж хараад комментуудаас их уншдаг байгаа. Тэг яг өөртөө итгэлтэй байх тэгээд өөрийгөө бусдад харьцуулахгүй байх гэдэг бол айгүй чухал мессеж юм шиг надад санагдаж байна л да. Миний дүү ер нь багасаа юм угаасаа л юм өөртөө итгэлтэй юм хүүхэд байсан уу? Эсвэл ингээд явцын дунд өөртөө итгэлтэй олж авсан уу? Гэтэ би ч гэсэн ер нь л өөрийгөө бусдад харьцуулах үе мэдээж байдаг. Тэгээд яг бас би өөртөө 100% итгэлтэй хүн үү гэвэл бас үгүй. Гэтэ за би мундаг би чадна гэд ер нь өөртөө итгэлтэй байх гэж хичээдэг. Тэгээ миний бодлоор яг ийм өсвөр үеийн охтууд угаасаа яг ийм өөрийгөө харьцуулдаг үе байдсан болов уу гэж харсан. Гэтэл битээ харьцуулаарай. За ерөнхийдөө богино ярилцлага учраас хамгийн сүүлийн маань асуулт ирж байна л да. Одоо магадгүй зөндөө олон томчууд ингээд бас энэ подкастыг үзэж байгаа шүү дээ тий. Магадгүй хэр нэгэн эрх мэдэлтэй юм мондөг хүн үзчихэж магадгүй. Тэгвэл чи ер нь томчуудад хандаад ямар үг хэлхийг хүсэж байна? Томчуудад хандаад гэх юм бол бас нөгөө нэг хүүхдийнхаа хүсэл мөрөөдлийг жоохон дэмждэггүй эцэг их гэж бас байдаг штеп. Тиймэрхүү ингээд манай одоо найзуудаасаа жишээлбэл сонсоход гэх юм уу би тийм бүжгийн сургалтанд яваад би ингээд айдлахыг хүссэн. Одоо чиний нас өнгөрцөө одоо угаасаа ингээд хотлаа гэдэг нэг тиймэрхүү юм бас хэлсэн гэж би сонсч байсан. Тэгээд хүүхдийнхаа хүсэл мөрөөдлийг сонсдог байгаарэ, дэмждэг байгаарэ гэж бас хэлмээр байна. Ер нь нэг тиймэрхүү. За цаг гаргаад ирсэнд баярлалаа. Чамтай харилцаад их баярлалаа. Хүүхдийн баярын мэд төргий сайхан баярлалаа. За баярлалаа. Та нараас хүүхдийн баяраа сайхан тэмдэглээрэй.